байцгаана уу? Энэ өдөр мэндийг хүргэе. За 2026 оны 4 сарын 16-нд хар хүрдийн эрүүл мэндийн хэвлэл нийтлэгдсэн нэгэн сонирхолтой нийтлэлд бидний хоолой ямар дарааллаар иддэг нь цусан дахь сахарын хэмжээ болон затгалан мэдрэмжид нөлөөлж болох талаар онцлон тэмдэглэсэн байна. За та хоолой идэхдээ эхлээд юунаас нь эхэлдэг вэ? Будаа, гомин, талхаа эхэлж иддэггүй, эсвэл салаад, махаа төрүүлж иддэггүй. За сонирхолтой нь яг ижил хоол идсэн ч ямар дарааллаар идэж байгаагаас цусан дахь сахарын хариу урвал өөр байж болдог гэсэн судалгаа гарчсан байна. За энэ аргыг хоолны дараалал буюу нүүрс усыг хамгийн сүүлд идэх арга гэж нэрлэдэг байна. За арга нь маш энгийн. За эхлээд ногоо, дараа нь уурга болон эрүүл өөх тос, хамгийн сүүлд нь будаа, гомин, төмөс, талх зэрэг идэнэ. За өөрөөр хэлбэл хоолоо солих шаардлагагүй, зүгээр л идэх дарааллаа өөрчлөн гэсэн үг. За тэгвэл энэ яагаад хэрэгтэй байж болох вэ? За нэгдүгürt эслэг нүүрс усны шимэгдэлтийг удаашруулдаг. За тухайлбал оройн хоолнд салаад, дахианы мах, будаа байна гэж бодъё. Хэрэв та будаагаа эхэлж их хэмжээгээр идвэл нүүрс ус хурдан задарч цусан дахь сахарын хэмжээ хурдан нэмэгдэх боломжтой. За харин эхлээд салаад эсвэл цардуул багтаа ногоо идвэл тэдгээрт агуулгадах эслэг хоол боловсруулах процессыг удаашруулахад тусалдаг байна. За үүний дараа будаагаа идэхэд нүүрс ус арай удаан шингэж цусан дахь сахарын хэмжээ огцом өсөхөөс тодорхой хэмжээнд сэргийлж болох юм байна. За цусан дахь сахар огцом өсөөд дараа нь хурдан буурахад зарим хүн ядарч сулдах, өлсөх, за чихэрлэг зүйл идэх мэдрэмж авдаг байна. За тиймээс сахарын илбэлцлийг багасгах нь хоолны дуршлаа хянахад ч тус болж болох юм байна. За хоёрдугаар уурга илүү удаан цатгалан байхад тусалдаг байна. За мах, өндөг, загас, дүүпүү, тараг зэрэг уургатай хоол хүнс нүүрс устай харьцуулахад илүү удаан боловсрдог байна. За уурга идэх үед бидний биед цатгалан мэдрэмжтэй холбоотой зарим дааврын ялгаралт нэмэгддэг байна. За мөн өсөх мэдрэмж төрүүлдэг грилин хэмээх дааврын түвшнийг бууруулахад уурга тусалдаг байна. За энгийнээр хэлэх юм бол за эхлээд салаад, дараа нь махаа идэхэд та будаа эсвэл гомдоо хүрэх үед аль хэдийн нэлээд цадсан байдаг байна. Ингэснээр өөрийн мэдлгүй нүүрс усны хэмжээгээ бага идэх боломжтой юм байна. За ялангуяа жингээ хянах эсвэл оройн хоолнд хит их будаа талах иддэг хүмүүс энэ арга хэрэгтэй байж болно. За гэхдээ нэг зүйл анхаарах хэрэгтэй. За хоолны дараалал бол ид шидийн тураа харах биш. За эхлээд салаад идчихээ дараа нь маш том аяг, гомин, амттан, чихэрлэг ундаа хэрэглэвэл хоолны дарааллын ашиг тус хязгаарлагдана. За хамгийн чухал зүйл бол нийтдээ юу идэж байгаа, хэр их идэж байгаа гэдг нь чухал юм. За мөн энэ талаар хийсэн судалгаанууд одоогоор харьцангуй бага, ихэнх нь богино хугацааны судалгаа байна. За гэхдээ судалгаануудаас харахад нүүрс усыг хамгийн сүүлд идсэн үед хоолны дараах эхний 30-90 минут нь цусан дахь сахарын өсөлт бага байх хандлага ажиглагдсан байна гэжээ. За ялангуяа чихрийн шижингийн өмнөх үе, за эсвэл цусан дахь сахараа хянаж байгаа хүмүүс энэ арга нэмэлт тус болох боломжтой. За гэхдээ эмчилгээ, эмийн хэрэглээгээ зөвхөн энэ аргаар орлуулах ёсгүй. За яаж тэгвэл турших вэ? За дараагийн хоолн дээрээ ингээд үзээрэй та бүхэн. За нэгдүгээрт ногоо, салаад, брокколи, байцаа, үргэс хэмээх улаан лойл зэрэг. За хоёрдугаарт нь уурга, за мах, дахиа, загас, өндөг, дүүпүү эсвэл уургатай хоол. За гуравдугаарт нь нүүрс ус, за будаа, гомин, талах, төмс зэрэг. Та одоо тусгай хоолны дэглэм барих шаардлагагүй. За идэх хоолоо өөрчлөхгүйгээр зөвхөн дарааллыг нь өөрчилж байгаа учраас туршаад үзэхэд хамгийн хялбар аргуудын нэг юм. Хэрэв та хоол эзсний дараа хурдан өсдөг, амттан их хүсдэг, за эсвэл нүүрс усны хэрэглээгээ багасгахыг хүсдэг болвол хэдэн 7 хоног туршаад өөрт нь ямар өөрчлөлт мэдрэгдэж байгааг ажиглаарай. За заримдаа эрүүл мэндэд хийх хамгийн жижиг өөрчлөлт хамгийн амархан тогтдог. За ногоогоо эхлээд, за уурга дараа нь нүүрс усаа хамгийн сүүлд нь идэх юм бол тань тохиромжтой байна. За та ийм дарааллаар хооллож үзэх үү? За комент энэ доор бичээрэй. За эрүүл мэнд урт насалтай холбоотой шинжлэх ухаанд суурилсан энгийн зөвлөгөөнийг үргэлжлүүлэн авахыг хүсвэл та видеонд лайк дарж сувгаа subscribe хийгээрэй. За ингээд өнөөдрийнхөө видеог дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн видео хүртэл баяртай.